Preference менюс л ороод тэгээ одоо энэ үндсэн меню одоо ингээ харагдаж байна. Тийм байна. Хэрвээ энэ entertainment гэдгийг ингээд юу холоос хэрэггүй гэж үзвэл ингээд delete хийж болно. Тэгээ хадгалчихна. Тэгээд энэ луг ороод entertainment энд байсан. Одоо refresh хийнгүүт ингээд алгуулчихна. Тийм. Тэгээд нэмэхээр бол одоо энэ категорис руу ороод эд меню юм уу тий? Одоо менюн дотор ингэж яагаад энэ одоо эднес чинь бүгд категори яваад байгаа байхгүй. Одоо нэг видеогийн категорид орж байгаа байхгүй. Категори дотор байгаа видеонууд энэ видео гэсэн меню руу ороод байгаа байхгүй. Тийм болохоор энэ категори тэгээд энэ сая категори руу ороод одоо энд чинь entertainment гэж байгаа. Энийг чек ч юм уу тий? Эд меню гэдэг. Тэнгүүд ингээ ороод ирнэ. Байршлын шалгал ингээл зүүчнэ. Хэрвээ нэг орчлооч тэнгүүд ингээл. Солиот хэрэггүй юм байна уу? Тий. Тэгтээ үзүүлч тэгэнгүүт ингээл орчлоо гарчаад. За нэг боцоо байсан юм чи тий. За ингээд миний болсон. За мэдээ нэмэхдээ бол энэ дандаа постын категорис гэдэг л ороод одоо энэ одоо менюнууд нь байж байгаа байхгүй. Одоо энэ одоо байгаль орж видео ингээд онцлог гэдэг нь болохоор энэ байж байгаа шүү эднес байгаа шүү онцлогод нь. Тэгээ бусд нь болохоор ер нь бол эднес энэ юугаар нэрээр байгаа. Тэгээ энэ видео мэдээ эдийн засгаар уус төрийн ингээд яг юугаар байж байгаа шүү. Тэгээд ингээд энд бүгдээрээ байж байна. Энэ дээр болохоор дахиад нэмэлтээр категори үүсгэх юм л одоо энд ингээд юу хийчихдээ одоо энэ ч одоо юу хийж яах юм. Ковид юм тий. Ингээд бичээд гингүүт энд нэмэгдээд байгаа. Ингээ категори үүсгэж байгаа. За мэдээ яаж оруулах вэ гэвэл одоо энэ пост руу ороод Категори хэсэг үү тийм. за эд нэв. За энэ одоо энд байгаа нэг та хэд үзүүлэхэд бол ингээд Хийцэн шүү дээ тийм. зүгээр янз бүрийн юм түүгээ хийсэн байгаа байхгүй. Тэднээс ч одоо энд харагдаад байгаа. Тэгэнгүүт дахиад шинэ нэмнэ гэвэл эд нэвгээд одоо шинэ мэдээ оруулах гэвэл энэ дээр юу вэ? Энэ дээр нэрээ бичиж өгөөд. Хүн titrээр бичиж өгнө шүү дээ тийм. Нэг хоёр юм энэ дээр одоо description ингээ явна шүү дээ. Үндсэн тексттэй тийм. Тэгэнгүүт эндээс категорийн сонгоо өгчтэй. За одоо энд одоо сая энэ мэдээ манд ямар мэдээ вэ те? Гадаад мэдээ үү? Байгаль орчин уу? Улс төр үү? За гадаад мэдээ бол гадаад мэдээгээ сонгоо өгчнө. Хэрвээ энэ ингээд чухал мэдээ ч юм уу онцлох гэдэг нь энэ дид онцлох юм уу онцлох дээр тавьчихна. Тэгээ энэ онцлогтой тавингууд Нүүрэн дээр л харагдаж энэ том дээр гараад нөө дид онцлогод нь нүүрэн дээр гараад ирэх байхгүй. Хэрвээ видео мэдээг үл энэгээр ингээ гараад ирэх байхгүй. За ингээ мэдээ ингээ ингэж орох юм. Тэгээд таалж шингүүт хэвлэг дагараа. Тэгээд одоо буруу оруулчихаар яах вэ? Одоо жишээ нь буруу оруулчихдээ шүү дээ сайтуудад. Мэдээллийн үг үсгийн алдаатай ч юм уу энэ үед засахтаа яах вэ? За нэг гадаад мэдээнд ингээ тайлт оруулчих. Тэгэнгүүт саяны нэг мэдээнүүд нь бүгд энэ пост дотор байгаа байхгүй. Бүгд пост дотор. Тэгэнгүүт энэ одоо саяны нэмэгдсэн пост мэдээ шүү дээ. Тэгээд энийг эдит хийж болно, устгаж болно. Үзэж болно тий. Эдит хийгээл одоо та үгийн алдаатай бол энэ рүү орол үгийн алдааг засч болно, нэмж болно. Жишээ нь одоо энэ ингээл бүгд ингээ байж байгаа байхгүй. Энд дээр үгийн алдаа юу шууд засчих юм тий. За жишээ нь ихтэл одоо сайн нэг мэдээ оруулахад гадаад мэдээ маань
энийг ороод ич. Зураг энд одоо мэдээнүүд маань зурагтай орно. Аха. Зураг болохоор Бичлэг хэлбэрээр болж байдаг. бүгд болно тийм. Зургийг энийг яваад За. шийд имиж гээд Нэр зургаа сонгож оруулж ирнэ. тэгээ апплод хийгээд эндээс одоо юу гэж харуулсан та. Анаас тэр юмсоо энэ ч юу юм болов ингээд ч юм уу. Чин дээр тавиад ингээд. Энэ баннер зураг байсан болохоор жаахан яагаад ингэж орж таслаад байна. Урт зураг байсан болохоор ер нь дөрвөлжин зургууд ер нь зургийг голохгүй тий. Шууд. Ингээд ороод Ингээд ирсэн ороод тий. тий. Энэ 1 2 3 гэх болох ингээд яач. Нөгөө нэрийг ингээд өгсөн шүү дээ тий. Тий. За энэ баннер энэ одоо эднээс болго баннер гэж явж байгаа сурчлаа нэ. Тэгэнгүүт баннер болохоор админ руу ороод энэ дээр баннер гэж байгаа. Тийм. Баннер гингүүд энэ дээр ингээд 1 2 3 ингээд байж байгаа. Би нэг амарч шалгарчлахын тулд ингээд энд зураг өгөхтөл одоо энд гаж хийж байгаа. Тэн дээр ер нь бүгд зураг явж байгаа сонгоо авчихсан үг тий. Байршуулж байгаа. Тий, одоо ер нь бол баннер өөр газараас хүрээд ирсэн баннер байгаад энэ одоо хаана гаргахаа үзүүлсэн. Одоо энэ топ 1 гэдэг чинь болохоор энэ байгаа байхгүй юу? Топ 2 нь энэ. Ингээ 3 гээд эднээс ингээд хангилсан байгаа байхгүй. Би 1 би 2 гэхээр энэ 1 энэ 2 байгаа байхгүй. За тэгэнгүүт эднээс л ингээ бүгд ингээд юу аа. Хуус ороод ирэнгүүт ингээл сайн эдийн засаг гэдэг одоо эдийн засаг руу орсон бүх мэдээнүүд ингээ гараад байна. Эрүүл мэндийн мэндийн юмнууд гараад байна. Энэ одоо мэдээнүүд нь давхцаж байгаа болохоор зарим нэг давхцаж харагдаж магадгүй. Одоо пэйж хуудаснасаа мэдээ оруулангууд нөгөө шууд линк тавьчихдээ шүү дээ. Линк тавингал оронгоо шууд тийш Энэ линкээ тавина гэсэн үг үстэй копи паст хийгээд пэйж шууд линкээ эсвэл шууд өөрсдийнхээ www.zig хөлөвцөг юмэр гэсэн линкийг тавьчих юм уу? яг энэ линкээ тавина гэсэн үг үстэй тухайн пэйж дээр болгоо. Тэгнэ шүү дээ. Гэхдээ нөгөө шууд нөгөө цаашаа өргөлөөд уншихад шууд линк тавьчихсан байдаг шүү дээ. Зөвхөн тэр мэдээг өргөлөөж уншихын тулд тэр манай сайт тэрнийхээ одоо энэ нөгөө нэг дээдлийн линкийг тавиал тэгэл орчин гэсэн үг үстэй холбоосоор тухайн юг уншлаа гэхэд тийм үстэй хөлөг юм гэсэн л юугаа юу. За байж байгаа. Одоо жишээ нь энэ рүү ч юм уу ордоох уу? За. Тэнгүүт энэ мэдээллийг пэйж дээрээ тавина штэ. Ингээд шууд шеэр гэж хэлж байна. Тэг шеэр хийн л дээ. Пэйжтэй тавина гэхээр Нөгөө Facebook пэйж удаа. Тэгэл 50-гууд одоо энэ мэдээллийг шууд одоо сайд моллоо мөнгөн медалийн болцод хангалаа гингуудаа цаашаа ингээд цаашаа өргөлөж уншихын тулд өргөлүүд эдрийг уншихын тулд нэг линк тавигдсан байдаг шүү дээ. Тэгэхээр чи энэ линк биш юм уу? Үгүй. Тэсээ юу тэл та. Одоо энэ эднээс шүү дээ. Энд дээр дарангууд цаашаа орж хууслага орж уншигтаад байгаа байхгүй юу? Энийг хэлээд байгаа байна. Үгүй. Facebook пэйж. За. Тэрэн дээр ингээд тавьсан байгаа шүү дээ. За. Тэнгүүд юм гарчиг руу н оронгууд цаашаа ингээ гүгөө ороод уншчихдаг гинэ холбоос. Тийм. Цааш өргөлөж унших тийм линк. Тэгэл дээдлийн линкийг тавихад л шууд орно шүү. Одоо яг энэний зорилттой линкийг цааш нь тавина гэсэн код пэст гэсэн тийм. Чигээр тийм. Энэ линк яг одоо дэлхийн ямар хаанаас ч байсан шууд энэ линкээр энэ мэдээг шууд уншиж байна. За тэгээд өөр юу асууж байна? Одоо ярилцлага оруулъя, видео оруулъя гэхээр яах вэ? Видео энэ төр бол шууд зураг шиг л байна. Тийм үү. Зүгээр асуух. Тэгт юм байна. Телевиз систем дээр өгнө. Энэ дээр ингэнгүүт одоо энэ дээр Тэр холбоогүй шүү дээ. Тэр чинь ингэнгүүт энэ дээр нэг
Энийг ингэж ер нь бол тэгээд ямар ч видео, ямар ч юг бол тавьж байна. Одоо ингэж тийм ижис дээр ингээд тавьсан байгаа таслаад тавьсан рендер дарсан юм видеого энүүгээр оруулах юм уу? Энэ YouTube-ийн заавлыгаар оруулах юм уу? Рендерсээр. Алин ч алин. Энүүгээр оруулж болох юм уу? Болно. Хэмжээ энэ төр гэж хамаах уу? Угаасаа та хэмжээ том бол угаасаа хэмжээ том байна гэдэг. Багтаамж нь одоо тэдэн минутаас дээш байвал орохгүй гэсэн тийм үү? Минут нь бол яг мегабайтаар л хэмжээд явчихсан юм шиг. Одоо ингээд энэ дээр дараад орох уу? Тэг ингээл явчих. Тэг текст энэ дээр. Ер нь бол MP4 дээр ер нь дандаа биднээс оруулцдаг. Өөрөө ер нь бол бүгд л орно дөө видео бол бий. 30 минутын юунууд бол орно өстэй тий? Ялгаагүй. Тэг ярьцлага байлаа гэхэд. Юу ер нь бол мегабайтаас шалтгаалт. Нэг олон минут мөртлөө нэвтрүүлэл багтаа ч юм уу юу багтаа юм видеонууд бол орж шít. Хэрвээ минут нь бага мөртлөө мегабайтны өндөр байвал орохгүй шít. Хит л бэж тэр ер нь орд юм байна. Та бид энэ хараад ирж болно л доо. Тэд хэд яваад идэв. Өсөд тань сайт оронгууд юу их багтаамжны их нэг заагаад. Ихийг оруулах тийм боломж өгд юм уу ч гэсэн. Ер нь бол видеонууд одоо нэг ер нь бол нийт юу нь бол 10 гигээс доош ижил ажиллаж ил таарах та. Тэгээд танай сайтын бүх зураг, текст юутайгаа нээлж байгаа. Ярилцлага оруулах гэхэд яах вэ? Ярилцлага одоо ямар хэлбэрээр вэ? Одоо нөгөө яриа аваад ингээд доор нь ингээд дунд нь ингээд дүрсийн ингээд явдсан шүү дээ. Бусад сайтууд шиг. Болно яг сая яг энд одоо энэ текстээ бичээл 6 хийгээл текстээ бичээл 6 гэлээж болно шүү. Энэ дээр идэх юм уу? Тэ энэ дээр ингээл. Энэ дээр одоо энд нэмээд явчих юм уу? Текст гэл параграф юм ингээл байж байгаа. Танаа ийм онлайн сургалт нь байгаа юм. Манайх юу байна гэсэн нэг манайх ер нь бол хийхээ. Одоохондоо хийж гарч амжаагүй л. Тийм бол шууд танах шууд яачмаар. Зүүмдэл тий. Нэг хийгээд юу ачаараа. Одоо ингэж орж ирлээ ингээд дахиад зураг одоо энэ дээр текст ингээ авчлаа шүү дээ. Энийний доор нь зураг өгнө тий. Зураг өгнө. Дахиад текстээ өгж болно. Тэгээд шууд энэ дээр зураг өгөх нь яаж өгөх юм? Гэхдээ саяных шиг ингээл нэмэх гээл эндээс имиж гээл ингээл өгч. Одоо энэ юунууд шүү дээ та юу авах бол. Тэйч хаарсан. Окей. Нэгдүгээр байр нэгдүгээр байр шилэн гэдэг юм шүү дээ тий. Нэгдүгээр блокатор шиг тэгж явах юм байна тий. Иймэр дүү ярилцлагыг. Тий ингээл одоо энэ дунд одоо зураг орж иж болно, яриа орж ирнэ, онцолж болно, эднээс хийж болно. Боолд олгож болно. Энэ юу юм бэ? Энэ яг одоо нэг сэтгэл бичих дээр юу ачиж энийг тавьчихсан. Арай тийм өдөртөх таамаар. За видео бол тэгж орно. Тэгээ гарахтаа яах юм? Гарахтаа эндээс ингээл лого хийгээл. Тэгээд ингэж ороод буцаагаад ороод яаж нэг Монголиот гэдэг тийм. Монголиот. Баанара бид нар ингэж солихтаа яах вэ? Одоо баанарыг бол шууд энэ лөө ороод солих шүү дээ. Энэ лөө. Баанар гингүүтэй. Тэгээд B1 B2 топ 1 2 гэдэг. топ 1 2 гэдэг. Одоо энэ чинь видео биш эсвэл зурган байж болдог гэлөө. Босно тий босно. Энэ бол тэгээд би видео нь одоо ингээд баннер нь ингээд өдөрт одоо ингээд 2 ч юм уу 3 ингээд солигдонгүй л энэ дээр тохиргоо байд юм уу эсвэл заавал 1 2-оор ингээд дахин оруулах хэрэгтэй.
Нөгөө сөөлжтэй ингээ араагаас өөр яваад идэв шүү дээ. Одоо жишээ нь зургатын рекламч одоо Tesla явж ирсэн араас нь сод Монгол ч юм уу ингээ явдаг шиг. Тийм. Тэрийг яг нэг хүсчээр хийгээд өгч болно. Тэр нэг слайдер маягаар нэг өгч тахгүй. Одоо нэг жишээ нэг ихтэл одоо ийм л яваад байгаа юм л дөө. Мэдхгүй болсон нэр болоо шүү дээ. Одоо солигдох. Аха. Одоо энэ хаанаас ингээд солигдно гэж юу? Аха. Тийм. Энэ нэг хоёр адилхан зураг болохоор ингээд юу яагаад Асуултгүй. яагаад энэ саяныхаа нэг юу л баннерлоо ороод ингээд солиж шүү дээ. Энэ 3 болгож бол 4 болгож хийчих бол. Энэ хамгийн гол нь хэмжээний яхан ийм хөө зүгээр байж. Ингээд солиг энэ солигдож байгаа энэ видео